Төрсний дараа байгалийн төрөлтч бай, гисар хавсгаач бай, цусрахаг ялгадас гардаг. Үүнийг зох гэж нэрлээд ойролцоогоор 40 хоног үргэлжилдэг. Эхний хэдэн цагт ялсараас тэгсэж эмч тэдгээрийн тоог хянах ёстой. Анхааралтай байх үүднээс шингээгч давуу ашиглаарай. Хэрв лох хит их гарвал энэ нь цус алдалтын шинж байж болно. Тэгвэл эмч цагт нь арга хэмжээ авч чадна. Эхний өдрүүдэд бүлэн цус гарч 7-10 хоногийн дараа бүлэн гарах нь зогсно. Харин ялгадас өөрчлөгдөж тод улаанаас бор өнгөтэй болно. Дараа нь умаа идэрх үед ялгадас илүү цайвар болж энэ нь сайн шинж бүх зүйл хэвэн байна гэсэн үг. Хизээ эмчэд хандах вэ? 2 дохио бий. 1-дүгээрт хэрв ялгадас маш бага болох эсвэл гинэт хугацаанаас өмнө бүрэн зогсох юм бол энэ нь умаан хүзүүний агшилтын шинж байж болзошгүй. Иймд эмчийн оролцоо хэрэгтэй. 2-дугаарт хэрв ялгадас дахин бүлэнтэй хамт гарч их хэмжээгээр бохирдуу өнгөтэй муухай үнэртэй болж гарах эсвэл хэвлийн доод хэсэгт өвдөс халууралт илэрвэл энэ нь халдвар өрөвслийн шинж байж болно. Оёдлын арчилгаагаа сайн хийж ялгадсны байдлыг ажиглаж амарч байвал таны бие сэргэлт амжилттай явагдана.